Цэвэлгончгийн Ботгоны уянга гэдэг дууг хөгжимчин Дэмбэрэл гоцлон 12 шударгачдын чуулга ёстой л уянгатай сайхан хөгжимдөн дуулж нийслэлчүүдийн талархлыг татлаа. Эмэгтэй хүний биеийн галбирыг үзэсгэлэнтэй сайхан харагдуулахаар хувцсан нэг зохиж шударгыг босоо зогсон хөгжимдөг арга болсон нь бас таатай. Шанзандаа нэг босоо зогсдог бас нэг санаачлаг гаргасан. Манай шанзаны хүүхдүүд 10 ч улсууд байсан шүү. Тэгээд тэр нэг гоё говц хийлгээд тэгээд нэг тоглуулаад үзэхээр нэг олон том модон сандал чирээл нэг хэцүү санагдаад энэ үнийг одоо энэ босоогоор нь тоглуулаад зогсож байгаа тоглож болдгоо юм уу? Энэ чинь казакууд чинь босч байгаа даамбараа тоглодог гэсэн шиг нэг юм бодогдоо. Тэгээ нөгөөдөл чинь эдгээр чинь ингээ босоо зогсож байгаа тоглуулахад юу хэрэгтэй байх вэ гэхээр чинь ийм өрөвч хэрэгтэй. Энд нь дүүжлүүр хэрэгтэй. Тэгвэл олон сандал хэжигнүүлэхгүй байхгүй юу? Нэг хөдөөчний бактериал гэдэг юм байсан байхгүй юу? Тэр үеийн л одоо соёл төвөгчтэй. Энийг сурахыг захаасаа яа суръя да. Зааж өгдүүлүү гэж ингэж байдаг. Хичээх жоох байсан дөө. Тэгээд ахыг байхгүй хаагаар хаяаны барайл дуурах гэхээр муухай гяхардаг чинь би чадахгүй. Тэгэхээр л ээж маань энэ одоо эмэгтэй байж муухай юм гяхаруулаад чон нохооны шүд гурцлаад одоо гээд инхээр найгаал тавьчихна. Тэгээд сүүлд нь ахаасаа гуйлаата би над зааж өгөөшгээд чи тэгвэл ажил сайн хийгээд байгаарай. Миний л хийгсний хийгээд байгаарай. Ахын зааж өгнө гэл. Тэгээд тэр ясаар нь хийгсээ минь хүүгээл годгонол хүүгээд. Тэгээд заа минийдээ суу тэгвэл ингээд энийг чагнаад тэгээд ингээд сургаар хуруугаа энэ хоёр хуруугаа ингээд дотроос нь энийг гаднаас нь гээд өөрөө бас ингээд дотроос нь тоглодог байсан. Тэгээд нөгөөтгийн дуурайгаал муухай дуурайгаал тэгээд зэмэл хүлээдгүй яах вэ? Тэгсээр байгаад нэг хэдэн дуу ахахал тоглолтын хэдэн дуу сурсан. Тэгээд ерөөсөө тэрний лөвчөн энийг сурсан гэл. Тэгж явсараа 16 нас хүрсэн юм аа. Тэгсэн чинь намайг тэр загсмын хүлээвээ эрхлэгчээр тавина гээд. И хүлээвээ чи гэж юу байдгийг улаан болон тэр үед хүлээ байгаагүй шүү дээ улаан болон. Тэгээд тэр хүлээвэний жоохон энэс нэг иймэрхүү нэг модон байсан. Тэгээд энэ суугаар чи энийг ингээд тавиад хүн амтнд суглуул. Дулаан дул гадаа тавьж байгаад ингээ хүн амтнд сугалдгийг наатах чинь. Тэгээ өөрөө хуучраа тоглоо суугаад бай. Тэгээ хүн амтнд суглаад яхаар тэдэнд энэ бянзанд байгаа дуунуудыг сур өөрөө ингээ хуучраад бас тэднийг ингээ датаа тогложээ гэл. Ингээл нэг ийм л нэг хэдий урт модон сандалтай нэг модон байшин нэг модон остолтой. Тэгээд нөгөөтгөр л хий одоо ажиллах боллоо. Тэгээд ирчээд мөн урлагийн юм хийгсэн гэж бодогдоод би одоо урлагийн газар чи шалгуулмаар байна гэж энэ хэдийгээ зовоогоол. Тэгээд ясна чинь гистрат концертын давчаа гэж газар дуулдаад ахи. Тэгээд нэг өдөр л одоо тэр уран сайхны шалгадаг улсууд юм байлгүй цөмөөрөө суудсан. Гар хороо чичирээд юу нэг шалгуулаа гэдэг нэг өвгөн дээр орж исэн нэг ядлын биш юм. Тэгэл за хуучраа тоглол. Одоо жинхэнэ шийтнэ гэлдэг. Одоо яах вэ гэл. Гар хороогаа чичирүүлээд хэдэн дууган тоглолоо. Тэгсэн чинь за одоо нэг сар дагалдангаар явдаа 250 төгрөгийн цалинтыг гүвэр өнөвсдгүй өөртөө. таван болсон л доо. 55 он болоод юу дуучин ансамблч фестивал явах юм болдгийн 5 дугаар их наадманд поош улсад болох юм гээл. Тэр чинь шалгаад өдөр үүдэлнэ урлагийн хорооноос чинь
Хүүрээд бараг л шалгаад ганц хөгжим нот шалгаад ямар тоглож ийн хий шалахгүй штэ. Их оронд болж байгаа үйл явдал Монгол одоо тэнцэх гатуу байлаа. Одоо намаа хорооны давчааны гişүүд юу хариуцдаг юм эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хэмжих гэх шиг одоо ерөөсөө энэ юм чинь бүгдийг шалгана штэ. Тэгэл явж байгаад л тэр бисвалын бүрэлдэхүүнд орсон юм да. Тэгэл ороод тэнд чинь нэг шанзаны ахлагч гээд нэг юм тавьчихдгийг. Тэгээд нэг хэдэн шанцтайгаа тэд нар чинь бас минийхээ дөрөс адилхан тэгэл хуруугаар дасвал янз бүрийн дасвал шуурна. Тэгэл нэг оркестр бэлэн болгож оруулаа штэ. Нэг тийм хийгээл. Тэгээд 5 дугаар их наадамд явсан бид нар. Тэгсэн чи одоо улсын хөгжмийн тэмцээнд орохын болчлоо. Одоо юм үндэснийхээ хөгжим бидний чи голоо штэ. Тэр гоё янз бүрийн урд зүгийн Африкийн ингээл географи хөгжмүүд чинь гоё юм л дуураад шаанда одоо гэж ингээл. Өглөө ирээд нэг машин чинь зүүнээ бурхан багдгийн чим задарч байгаа шиг нэг хөгжим нэг хүнийг ингээл тусцсан аваад тэгээд бидний санаа нээшнийг 4-5 хүн үндэсний хөгжмийн гисгээр орсон. Тэгсэн чи харин 5 дугаар байранд эзлээд тусгай шагнал аваад яах вэ? 5 дугаар байр чи их өндөр байр юм байлээ. 57 онд Москвад 7 дугаар их наадамд орох болсон. Тэнд бас яах вэ? Явдгаар явал ингээтай найрамдлын өрөө гэсэн нэг тийм өрөөндор 134 орны төлөөлөгчд орж исэн юм уу? Тоглолтнуудаар бол улсын янз улсуудаа нээл тоглоод ангараа тоглоод ингэж явсаар бол бас л хөгжмийн тэмцээнд орох юм боллоо. Бас л орох юм болол. Тэгэл тэрэнд орсон яг нэг мөнгөн медаль авч бас нэг их орныхоо нэрийг гаргаж илээ юм да. Тэгэж явж ирээд тэгэл яг өндөө ажиллаад 55-6 оноос мөрдөрж байгаа ирээл жинхэнэ одоо оркестр одоо энэ оркестрийг чинь бий болгоод дандаа манайхан чинь дотроос үйлдвэрлээл энэ ятга эвэр бүрээ одоо энэ гандан үлээдэг нөгөө нэг том энд багтахаар аргагүй гуйлан 2 бүрээ авчраад дотроос эвэр бүрээ хийгээл лимбэ хийгээл ятга хийгээл өөр шанзаа хүртэл хийж исэн манайх. Гасчгээл хөгжим хийжээлээ эндрэгээд соёлын гавьяа зүтгэлтэн тэр одоо тэр эвэр бүрээ бидний ч одоо ер нь гаднаас манай хөгжим аваагүй шүү. Бүх юм дотроосоо тэгэл дин шиг мэн шиг гэл бүр янз бүрийн юм яагаад жинхэнэ төрийн найрал хөгжмийг мөрдөрж босгосон. Тэгээд манай энэ оркестр чинь ер нь үлээ хөргөжөл тэр үед мөрдөрж байгаа нэг унган жаргаа унаад малчаахан хондоо гарлаа гэд нэг хөгжмийн гоцол бичээ. Шанзана айсад чамдлаа зориулаад бичлээ мал тоглуулахаар энэ үнийг чи ард чинь 12 шанц суун чи урд нь ганцаараа суугаад гоцол тоглоно шүү гэл нэг том юм өглөө. Хаяа энийг амжихгүй дээ. Яа нэг л одоо яах вэ тийм том хүн өгч байгаа үргийг чинь нэг талаар баярлах шиг нэг талаар өөртөө чадхалгүй л энэ юм одоо чадхалгүй л эргүүлэл үтгэр айгүй. Тэгэл тэрнтэй дараа нь сургууль хийгээд тэгэл одоо яах вэ дээ өдөр шөнөгүй сургууль хийж байгаа нэг юм гаргаал үзүүлсэн болно энэ болох нь байх шүү болох төлөв бай сайн сургууль хий гэтэл тэгэл тэрнийг анх нь би амьдрал гоцол тоглож эхэлж байгаа тэр төрийн том найрал хөгжим би энэ ороогүй удаа байхгүй дээ. Энэ дандаа л уран бүтээлд тэр том уран бүтээлд орж исэн 40 жилийн ойгоор чин 500 хүний бүрэлдэхүүнтэй их төрийн их концерт хийсэн. Тэрэнд би пекл хуучир хүртэл орж илээ одоо явж илээ гэдэг юм байлээ. Пекл хуучир гэдэг юм уу жоох юм байдгүй юу? Тэрний барихгүй байдгүй би барьж үзье гэж хэлээл. Мөн шанзнаасаа гараад
Бүрөфөд суухгүй хуучир барил орж илээ би энэ нонгөрөө байсан мод хааш. Урдгийн хүн гэдэг чинь хэцүү. Одоо тэр албан гадартаа бол одоо ингэдэг юм шиг